За сайн уу өгшөө. За ажил төрөг тавтаа юу өгшөө. За сонь сайхан юу вэ? Өмгөө дээ. За. Өгшөө чинь ажилдаа яараад ямар сайнтай. Ажиллаа сайн танаахан сайн уу? Тий. Тэг талаа охин. Тий. Эцэд манай охин ээлжээсээ тараад ажилласаа тараад ирж байгаа юм байна зайлгүй. Энэ задуудтай уулзаж болохгүй дээ. Сүрээ өвчтэй юм гэсэн шүү дээ. Сүрээ өвчтэй гэсэн. Тий. Цэцгээ минь охин. Нааш. За тавах гал. За. Нөхөд юм залуутай уулзах юм байж чи одоо. Яа, манай ангийн баатар л шүү дээ. Гэхдээ энэ залуу чинь сүрээтэй гэж штэ чинь. Сүрээ өвчин чи халддсан штэ минь нөхөө. Гэхдээ сүрээ өвчтэй гэдгийг нь мэднэ. Үгүй сүрээ өвчнөр аава хинч тусч болно. Үгүй тэгээ туслаа гэд хүн болгоны гадуурхаад иж болохгүй штэ. Үгүй чи намсгалын замаар халддаг өвчин байхгүй даа минь нөхөө. Тийм ээ. Үгүй тэр чи имээ цаг дугаад нь угаадах юм бол идэгдэг өвчин. Үгүй мэдэхгүй даа минь нөхөө энэ халддаг өвчин гэсэн шүү налдвартай. За тайшраа. Та дандаа л ингэж байгаа. Сая манай ангийн баатар нь нутаг өвч рүүгээ явчаад ирсэн. Одоо зүг зүгээр. Тийм үү. За хайр. Хоолундаа ирэж аав нь ажилтаа явчих. За. Хотынхан маань нус чүлсээ ил задгаа их хаях юм. Сүрээгийн хөрсөнд 6 сар, тоосонд 100 хоног амьдрах чадвартай гэсэн. Үүнээс л болж би өөрийгөө өвдсөн гэж боддог. Хотын залуус маань нус чүлсээ ил задгаа бити хаяасай. Сүрээ өвчнгөр өвдсөн тохиолдолд цаг алдалгүй мэрэгжлийн эмчит хандаж эмээ тогтмол ууснаар илэрх боломжтой.